төвцөнгөлт хүрээлэнгийн захирал инх чаргалангийн хувьд би одоо өөрийн хүсэлтээрээ ажиллаа өгье. Тий. Тэгээд хууль нэлтийн байгууллага шалгасан ямар нэгэн одоо юу гэдэг одоо нөгөө мөнгө төгрөг эзэн ус тийм дүгнэлт бол гараагүй. Зүгээр өөрөө нөгөө ийм медиа чиглэлийн бизнес хийдэг гэдэг утгаараа зөрчилж байна гэд ажиллаа өгсөн төлөөлөл удирдах зөвлөл нь энэ 5 дахь өдөр оролдох баха. Тэгээд дараагийнх нь одоо болсон хүчнийг яа. Ер нь яг үнэндээ төвцөнгөлт хүрээлэн гэдэг чинь намайг ирэхээс өмнө манай нийслэлд байгаагүй шүү дээ. Жил сүүлийн 30 хэдэн жил 300 хэдэн сая төгрөгний л одоо орлого төвлөрүүлсэн байсан. Энэ жил одоо бид нар өнгөрсөн жил хэлцэл хийсний үр дүн 100% төрийн бол нийслэлийн болгож авсан. Нэг тоглолтод ойролцоогоор 160 гаруй сая төгрөгийн одоо төлбөртөөр яаж байгаа. Энэ баяр наадмын үйл ажиллагааны дийлэнх орлогыг төвлөрүүлж байгаа маркетингийн зар сурталчилгааны чиглэлээр тодорхой орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн жил ихэд баяр наадмын үеэр зөвхөн медиа зар сурталчилгаанаас 1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Тэгэхээр энэ бол энэ салбарт ажиллаж байсан залуу энэ төвцөнгөлт хүрээлэн яаж өөдөн татсан хизээ байхдаа дотроо 0 мөлт байсан. Юу ч хүйсэн шүү дээ. Тэгээ энэ бол маш сайн шинжил хийсэн. Тэгээ өөрөө бас залуу хүний хувьд би одоо иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллая. Би өгье гэдэг хүсэлтэй тарсан. Би ажиллаа өгөхгүй аавна гэх юм бол өөрөө Гэхдээ өөрөө тийм би одоо энэ хооронд бодлоо ярьчихгүй шүү дээ.